Усны тухай хууль хэрэгжих юм бол энэ орон нутгийн удирдлагууд хариуцлагатай ажиллах юм бол энэ гол ус аврагдах юм хууль хэрэгжих юм а гэсэн иймэрхүү юм ярмааргүй. Их тэнгэрийн амны арталд Зүүн Баян рефайнери билүү тэр компани туул голын бургасыг хядаал барьсан шүү. Над ус голын чи хуулийг зөрчөөл усны гол төрлийг өөрчлөөд барьсан шүү. Та нөхдүүд ямар арга хэмжээ авсан? Баригдаад одоо дуусла шүү. Ирэх хавар эхлэх баг. Сая нэг төр хоригдсан баг, зогсоосон баг. Тэгэл иймэрхүү байдалтай байгаа шүү. Усны гол төрлийг өөрчлөх ямар эрэг үүргүүстэй. Ийм дураараа авирлж байгаа шүү. Тэгэхээр ингэж одоо ярмааргүй байна. Асуудлыг эзэн биетэй болгож ярмаар байна. Туул голыг эзэнтэй болгох, бие даасан хуультай болгох зайлшгүй шаардлагатай. Та бүхэн заамрын одоо уулсыг мэдж байгаа. Тэнд бол зүгээр там болгоо хийсэн баг шүү. Энэ газар за тусгай хамгаалалттай газар нутгийн газрын дарга Сансар Баяр хариулъя. Сансар Баяр хариулъя. 7 номер. За Сүхбат гишүүний асуултанд хариулъя. Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газрын дарга Сансар Баяр. Туулгал дагуу бид нэр илүү олон аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрөл буюу газар ашиглах эрхийг цуцсан байгаа. Үүнтэй холбоотой зарим нэг аж ахуй нэгжүүд шүүгээр сэргээд ирж байгаа. Энийг мөн шүүгээр сэргэснийг бид нар хүлээж аваад сэргээгээд дахин мөн одоо газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт орсон усны энгийн болон эрүүл ахуйн хамгаалтын бүсэд газар ашиглуулыг хоригдсон залт нэмэлтээр орсон байгаа. 6 сарын нэмэлт өөрчлөлтөөр энэний дагуу мөн адил бид нар тусгай голын эрэг дагуу газрыг дахиад шүүгээр сэргээд ирэнгүүт цуцлаад ингэ явж байгаа. Зүүн Баян рефайнерийн хувьд бол бид нар бол цуцлах шийдвэрээ гаргаад одоо бүх юм шийдвэр нь ингээ гарцсан байгаа. Түүнийг бол нураах одоо юу яах Цэрэнбат сайд тодруулъя. За тусгай аюултай бодистой холбоотой залгамттай холбоотой дээр сая манай их хотоор хэлсэн. Манайхаас аль биесээр тусгай зөвшөөрөл аваагүй гэж хэлсэн. За Зүүн Баян рефайнеридаа болон энэ холбогдлолтой асуудал үнэхээр бид шат чатны удирдлагууд маань ерөөсөө түрүү хэлсэн юмыг хурл руу засгийн газар чигдэг болсон. Дээр нэмээд шүүх орж ирж байгаа. Шүүхийн шийдвэрийг би зөв гэдгийг мэдэхгүй би биелүүлдэг үүрэгтэй л болсон. Цуцалдаг жил хагас 6 сар 3 сар болвол алах зохиол одоо сэргээ шүүхийн шийдвэрээ биелүүлээ гэдэг юм дээр очичод байгаа. Үнэхээр өнөөдөр юу гэдэг төрийн албан хаагчтай бид нар одоо ажлаа муу хийж гин гэж хэлэхээс илүүтэй яагаад ачаал ихтэй байгаа. Яагаад юм хүндрэл байгаа. Яагаад юм биелдэггүй мэ гэхээр өнөөдөр шүүх гэдэг сайхан газартай болсон. Бид бүгдээр бид нар богд ууланд нураах ажиллагаа явуулсан. Хууль зөрчсөн газар дээр зөвшөөрлгүй барилгыг нураа Цэрэнбат сайд дээр минут нэмье. Тэгэхээр одоо яг Монгол Улсын үндсэн хуулиар хууль дүрэн биелүүлэх ёстой гэтэл биелүүлж явтал биелүүлсэн юм чинь бас нэг өөр хуулийн зүйл залт зөрчсөн байна гэд нэг өгүүлбэртэй шүүхийн шийдвэр гараад хүндрэл учраад байна. Тэгэхээр цаашд бид нар энэ нийтлэг ард түмний эрх ашигтай холбоотой шийдвэрүүд дээр энэ шүүгч нартай бас их хурлын байнгын ороос уулзаж ярилцмаар байна. Зайсангийн аман дээр байна. Би 2 жил 0 барих гээд дийлсэнгүй тэр компанийг. Зайсангийн алхдаг цэг дээр шүүхээр сэрэгдэг. 30 гаруй газар авчаад 2 жил байтугай 10 жил ямар үр дүнтэйг бид мэдчихэж байгаа. Гэтэл шүүхээр буцаад сэргээд тэр хүний өмч болж байна. Энд одоо буруутан нэг байгаль орчин аялал жуулчлал яам Богдхан уулын дархан цаарт газрын хамт олон хотын захиргаан юм шиг харагдаад байна. Үгүй. Ийм учраас бид энэ хууль байгаль орчны салбарын хуулийн хийдэл давхрдлыг анх удаа оруулж ирж байгаа. Аль болох хариуцлага алдсан хүн нэг өөр хуулийн зүйл заалтыг. За баярлалаа. Цэрэнбат сайд болчиход бол энэ Зайсангийн амны асуудал энэ туулгалын дагуу
хууль бусаар лиценз янз бүрийн байдлаар хувилан журмаар олгосон газрууд цэцлэх асуудлыг улсын их хурлаар оруулж ирсэн бас анхны бараг сайд гэж хэлж болно. Бид бүхэн мэдж байгаа. Үнэхээр тэгээ гаргасан шийдвэр нь шүүхтэр очоод хан мөргөөд янз бүр гарч байгаа гэдгийг бас хэллээ. Энэ дээр бол ганцхан байгаль орчин аяж үсгийн яам биш байнгын хороо бас хамтарч бас сайн ажиллах хэрэгтэй гэдгийг бас гişүүдээ бас хэлье. Баярлалаа.